Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголынхоо мемийн үзэгчдийг хүртэл болж үзэж одынхоо юуханы эсрэгээр уралдуулан цэнгүүлж байдаг. Уралдаан цэнгийн таны мэдхүүн аахаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гэхэд бидэн бодоод байна. Үнэхээр гайхамшигтай. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа энэхүү сайхан цогцлог ирж үчтэй оюутан сурагчид маань Баянгол дүүргийн 3 тамир бүрэн дунд сургуулийн 15 жилийн айн баярыг өгсөн энэхүү аахаа нэвтрүүлэг маань явж байгаа онцтой ба ингээд энэхүү нэвтрүүлэгт оролцохоор ирсэн хүүхэд багчуудтай халуун галстаар амжилт хүсэн баяр хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Баянгол дүүргийн Авшаа тэргүүний 3 тамир бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсны 15 жилийн мэдээг хүргэн мэдчилж байна. Ингээд манай сургууль үүсгэн байгуулагдсан 15 жилийн нэрмжтэй ажлын хүрээнд бид өсвөрийн сагсан бөмбөгийн U16 улсын аварга шалгаруулах тэмцээн болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн, улсын аварга шалгаруулах талбайн теннисний тэмцээн гэсэн 3 том улсын аварга шалгаруулах спортын арга хэмжээг зохион байгуулад дараагийн ажлын маань болох аахаа тэмцээнд нийт сурагчид маань амжилттай оролцож байна. Ингээд нийт үе үеийн төгсөгч нартай болон манай сургуулийн түүхэн замналыг бичлэлсэн нийт багш ажилчид та бүхэндээ 3 тамир бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсны 15 жилийн баярын мэдээг хүргэн мэдчилж байна. Юуны минь удахгүй төхөөх гэж байгаа 3 тамир сургуулийнхаа 15 жилийн баярын мэндийг төгсөн сурагч, эцэг эхчүүд, хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ мэндийг дэвшүүлье. За манай сургууль 15 жилийн түүхэнд мянган шавнарыг сурган хөгжүүлж хүмүүжүүлж гаргалаа. Үүнээс гадна энэ хичээлийн жил гэхэд шинжлэлийн засгийн газраас зохион явуулж буй ном хөтөлбөр, аяас хөтөлбөр, багш хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон ажлыг хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогтод тохируулан зохион байгуулж явууллаа. Үүнд одоо хамгийн түрүүнд тэгэхэд эдэрчүүдийн аварга сагсан бөмбөгийн тэмцээн, улсын аварга, газрын теннис, мөн шатар, гар зураг, бусд мөн тэмцээнүүдийг зохион байгуулж явуулсан. Хүүхдүүд маань энэ тэмцээнд амжилттай оролцож эцэг эхүүд энэ ажлыг их дэмжиж өглөө. Үүнээс гадна манай сургуулийн гол зорилго бол хүүхдүүдийн аюулс чадварыг нээн илрүүлэх, цааш нь хөгжүүлэх, мэрэгжлийн байгууллагатай холбож их ажлуудыг бас одоо түлхэц болгон зохион байгуулан явуулж байна. Ерийн малчны хотноос ертөцийн дивжинд гаргасан ер хөг наасан талаас 9 айлт хүрсэн багштай хүүхэн шүүгчийн хэрэгэн эзэн юм багштай өсөлтөлөөс ирээдүйн замын их юм чигтээ даваарлуулсан тод самбар дээр чихнээ ярши цагаан цэр дээр бичсэн чамаг хоолой хайрлагцсан Монгол гэдэг нэрийг цээж зүрхний төл дээр гигэн илэрсэн.
За ингээд энэ хүн нэвтрүүлгийн цэглийг хангаж хамгийн ихний асуултыг дүүдэд тавих гэж байна. Анхааралтай сонсоорой. 3 тамир өрн дунд сургууль үүсгэн байгуулсныхаа хэдэн жилийн аг тэмдэглэх гэж байгаа болов? 15 жил. Баяр үргээ хадаад өстэй баяр үргээ. 15 жилийн аг өгтөний хүн сайхан өнөөдрийн анхаа нэвтрүүлгийн маань эхлүүлж байгаамаа, явуулж байгаамаа. Дараагийн асуултыг дүүдэд тавих гэж байна. Анхааралтай сонсоорой. Европын холбооны улсуудын нэгдсэн мөнгөнд тэмдэгтийг нэрлэнэ үү? Европын холбооны улсуудын нэгдсэн мөнгөнд тэмдэгт. Евро. Баяр үргээ. Гайхамшигтай, унамшигтай зүгээр өгдөгрөө. Монголын анхны төрт улсыг нэрлэнэ үү? Хүн Баяр үргээ. Гайхамшигтай үнэхээр номстой өгдөгрөө. Хүн улс маань Монголын анхны төрт улс юм байна. 3 тамир сургууль хэдэн онд байгуулагдсан юм болов? 1998. 98 харахамш байна, харамстай байна. Та бидний суралцдаг 3 тамир сургууль маань хэдэн онд байгуулагдсан болов? 1995. 95. За харамстай биш байна. За хэд үг бодлоо? 1996. 96 юу? За харамстай биш байна. За тэрнийг сайхан оновчтой хариултыг түлээж байна. 1994. 93. За харамстай арай биш юм аа. 1997. Харамстай байна. 1998. 98 гэж хэлээ түрүү идчихээ бүтсэн байгаа харамстай. 1999. Баяр үргээ. 1999 он та бидний суралцдаг 3 тамир дунд сургууль маань байгуулагдсан түүхтэй байна. Сорилт, туршилт хийдэг газрыг юу гэж нэрлэх вэ? Сорилт, туршилт хийдэг газар. Лаборатори. Баяр үргээ лаборатори юм байна. Баяр үргээ. 3 тамир сургуулийн үүсгэн байгуулагч Лагийн болов. Ахын дээд сургууль сурдаг бай. 3 тамир. За 3 тамир сургууль сурдаг бол үүсгэн байгуулагч нь хэм болов. Гарстана тэр нэг оновчтой хариултыг түлээж байна. Зэндаюш. Баяр үргээ зэндаюш байна. 3 тамир сургууль. Өнөөдөр бидний анхны нэвтрүүлэгт оролцож байгаа сурагчид маань 3 тамир сургуулийн хүүхэд багчууд маань байгуулъя. За тэгвэл үүсгэн байгуулагч маань зэндаюш юм байна. Гүүний самаар хийсэн цагаан идэ. Айрэг. Баяр үргээ айрэг юм байна. Баяр үргээ 12 жил багтаж чадаагүй янтан. Тийм ээ. Баяр үргээ тийм ээ. Мэдээж тийм ээ. Хөригний ууц савыг юу гэж хэлэх вэ? Дайлан. Баяр үргээ дайдан гэж хэлсэн юм байна. Хадвал баяр үргээ. Чингис хааны дараагийн хааны нэрлэнэ үү? Өгөөдөө. Баяр үргээ өгөөд юм байна. За бид бүхэн мэддэг тийм ээ. Миний нутаг гэдэг шүлгийг мэдэх үү? Мэднэ. За мэддэг энэ хүү сайхан миний нутаг шүлгийг хэн зохиосон юм болов? Нацагд орж. Баяр үргээ мэдээ нутаг зохиосон тийм ээ. 3 тамир сургуулийн анхны багшийн нэрийг нэрлэнэ үү? Төгөлдөр. Баяр үргээ төгөлдөр. Америкийн суралцдаг 3 тамир сургууль. Юу манай гүнзгийрээс сургалттай үйл ажиллагаа сургалтыг явуулдаг юм болоо? Гадаад хэл. За гадаад хэл өөр. Математик. За бас нэгэн зүйл өгөх юм бэ. Бүгд бүхний тоглох дуртай чөлөө цаг өнгөрүүлдэг тийм ээ? Тоглоо. Шатар. За тэгвэл 3 тамир сургуулийг төгссөн шатрын мастрын нэрийг нэрлэнэ үү? За хингэл мастер юм болоо? Наамстай. За 3 тамир сургуулийг төгссөн шатрын мастер хэн бэ? 3 тамир сургуулийг төгссөн шатрын мастрын нэрийг нэрлэнэ үү? 3 тамир сургуулийг төгссөн шатрын мастер Чангаруди. Самсуроо. Баяр үргээ Самсуруу байна. Баяр Самсуруу байна. Улс тунхагласны баяр хэдэн сарын хэдэн болдог вэ? Зарстана дараагийн бодож чадгий. Улс тунхагласны баяр хэдэн сарын хэдэн болдог вэ? Зарстан. Улс тунхагласны баяр хэдэн сарын хэдэн болдог вэ? 7 сарын 1. 7 сарын 1 дүү. 7 сарын 11. 7 сарын 11 зарстана арай биш байна. Хитзээ хэдэн сарын хэдэн болдог вэ? 11 сарын 26. Баяр үргээ 11 сарын 26-нд болдог юм байна. Баяр үргээ. Охноосоо төрсөн хүүхдийг хин гэж дууддаг юм болоо? Тий. Баяр үргээ мэдээж дээ тийм ээ. Монгол хүн хитзээ анх сансарт өссөн бэ? 3 сарын 21.
3 сарын 14. 14 мүү? За 14-нд харамсалтай биш байна. Монгол хүн хизээ анх сансарт ниссэн юм бол хэдэн сарын хэдэн зургатаар Монгол хүн анх сансарт ниссэн гэд гардаг үлээ. За 3 сарын түрэн бол тодорхойлсон. За яг хэдний өдөр юм болоо? 1981 оны 3 сарын 22. Баяр үргийн үнэхээр гайхамшигтай. Бидний ярьсан дамжуулсан баяр үргээ. 12 жилийн 10 дахь хамтныг нэрлэв. 10 дахь хамтан. 12 жилийн 10 дахь хамтныг нэрлэнэ. Аха. Аха. Ахаа. 12 жилийн 10 дахь хамт юу вэ? Дахиа. Дахиа баяр үргээ. Дахиа юм байна. Монголчууд хаан дуудахыг зайлдаг үлээ. Орон дотор. Орон дотроо дуудахыг зайлдаг баяр үргээ. Төрийг засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг юм болоо? 2. За 2 ангилдаг. За юу гэж ангилдаг юм болоо? Төрийг засаглалын хэлбэрээр нь 2 ангилдаг. За хэрхэн ангилдаг юм болоо? За харамстай. Дараагийн өсгөө бодож чадгий. За юу гэж ангилж болох уу? За залуучуудаа сайн бодоорой. Төрийг засаглалын хэлбэрээр нь 2 ангилдаг бол хэрхэн юу гэж ангилдаг юм болоо? Хаант парламент хэл. За энэхүү асуултанд хариулснаа тооцож байна. Ямар ч гэсэн хаан бүгд гэж ангилдаг юм байна. Баяр үргээ. Манай орны хууль тогтоох дээд байгууллага юу юм болоо? Төрийн Төрийн засаг буюу юу гэж хэлэх вэ? улс төр. Улс төрөө. Харамстай нарийн биш байна. Манай орны хууль тогтоох дээд байгууллагын нэр. Засгийн газар. Засгийн газар, засгийн газар. Улсын хөл. Чангаар үдээ. Улсын хөл. Баяр үргийн улсын хурл юм байна. Баяр үргэцгээ. Дэлхийн нийт оролцсон 3 тамир сургуулийн төгсөгч юм бэ? За мэдгөө. Таны суралцдаг 3 тамир сургуулийг төгссөн, дэлхийн нийт оролцсон Баяр жаргал. баяр жаргалууд харамстай нарах юм шиг тунд өгөөж байгаа биш байна. Баярмаа. Баяр үргээ баярмаа юм байна. Баяр үргээ. Дэлхийн нийт оролцсон 3 тамир сургуулийн төгссөн нийт бол баярмаа юм байна. Баяр үргээ. Дараагийн асуултыг тавьж анхааралтай сонсоорой. Хүн бол улс төрийн амьтан хэмээн хэн хэлсэн юм болоо? Харамстай. Хүн бол улс төрийн амьтан гэж хэн хэлсэн бэ? Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч бол биш байна. Аристотель. Баяр үргээ. Аристотель хэлсэн юм байна. Баяр үргээ. Хүн бол улс төрийн амьтан гэж хэлсэн юм байна. Санал хураалт явуулах замаар улс төрийн сонголт хийхийг Сонгуул. баяр үргээ сонгуул гэдэг юм байна. Баяр үргээ. 3 тамир сургуулиас төрсэн гавьяат багшийн нэрийг нэрлэнэ үү? Бадамгаруу. Баяр үргээ Бадамгаруу юм байна. Баяр үргээ. Үнхээр сайхан оюутлаг чадвартай. Ийм сайхан залуучууд маань өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцож байна. Нэвтрүүлгийн ерөнхий Хэдэн туйлтай байна? 2. Баяр үргээ 2 туйлтай байна. Хоолны давсны молекул хэдэн атомтой вэ? 2. Баяр үргээ мэдээж 2 байдаг юм байна. Түргэн хиллэг ямар зоригтой байдаг юм болоо? Хил зөвшрүүл. Мэдээж хил зөвшрүүлэх зоригтой байдаг. Мөнгөний хаш унаж мөнгө үнгүйдэх үзэгдлийг юу гэж нэрлэх вэ? Инфляц. Баяр үргээ. Маш гайхамшигтай үлдээв. Тулгуур эргэнтэнд юу орох вэ? За бодъё. Тулгуур эргэнтэнд юу орох вэ? Булчин шүрмэс яссан. Баяр үргээ. Яс булчин үе холбоо гэдэг зүйлийг бодсон юм байна. Америк нэгдсэн улс тэргүүтээ цэргийн эвслийг хэрхэн нэрлэдэг вэ? Ярамстай. Америк нэгдсэн улсын тэргүүтээ цэргийн эвслийг хэрхэн нэрлэдэг вэ? НАТО. Баяр үргээ мэдээж НАТО гэж нэрлэдэг. Баяр үргээ. Амгэр гайхамшигтай. Нэгдсэн үндэсний байгууллагын аль бие усны хэдэн гол хэл байдаг вэ? 6. За ямар? Англи, За англи, хятад, хятад, орос,
За орос. Энэ Заамарсан баяр үгээ. Энэ гэрчлэн 6 хэд байдаг юм байна. Баяр үгээ. Яав гэрэгштэй. Ширүүн өрсөлдөөнт өнөөдрийн анхаа нэвтрүүлэг маань үргэлжлэн явагдаж байна. Дахин та бүхэндээ амжилтсэй. Чидийн 4 өдөрлийг Оросоор юу гэдэг вэ? За юу гэдэг юм бол? Харагдана байна. За Оросоор чидийн 4 өдөрлийг юу гэдэг вэ? За таны бодлоор юу гэж нэрлэж болох вэ? За. Время года. Баяр үргээ время года гэж нэрлэдэг байна. Учир нь өнөөдрийн бидний анхаа нэвтрүүлэг маань болж байгаа 3 тамир бүрэн дунд сургууль маань гадаад хэл математикаар илүү хөндлөсөн сургуультай сургалт явуулдгаар онцлог тийм хамт олон байдаг сургууль юм аа. 3 тамир сургууль дээр англи хэлний ямар хөтөлбөр хэрэгжиж байгаа юм болоо? За, ямар хөтөлбөр хэрэгжиж байгаа юм бол? Зарвсан. Grape seed. Баяр үргээ grape seed гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна тус сургууль дээр. За тайл сургууль сурдаг бай. Тайл сургууль сурдаг бай. 3 тавь. За 3 тавь сургууль сурдаг тийм ээ. Энэхүү нэрний утгыг тайлбарлана уу? Сэтгэлийн тамир, биеийн тамир, оюуны тамир. Баяр үргээ. Энэхүү 3 тавь сургуулийн нэрний тайлбар сэтгэлийн тамир, оюуны тамир, биеийн тамир гэсэн гол 3 тийм тайлбар байдаг юм байна. Баяр үргээ. Дэлхийн хамгийн том хуурай газрын амьтан юу вэ? За, Англиар нийтээ. elephant. Баяр үргээ. Тэр хамттай тушаагдаагүй бүхэн хориглогдно гэсэн зарчим аль нэгдмэл хамаарах вэ? Тэтлэр. Баяр үргээ. Тэр нэгдмэл хамаарах юм байна. Хамаарах юм байна. Хүний хэрэгцээний хангамжийг эдийн засагт хэрхэн нэрлэдэг вэ? Хүний хэрэгцээний хангамжийг эдийн засагт хэрхэн нэрлэдэг юм болоо? Хэрэглээ. Баяр үргээ мэдээж хэрэглээ. Баяр үргээ. Говьч тэмээ яагаад усгүйгээр олон хоног явж чаддаг юм болоо? Говьч тэмээ яагаад усгүйгээр олон хоног явж чаддаг вэ? Чаддаг юм болоо? Бүхэндээ усаа нөөцлөждөг. За усаа хаана нөөцлөдөг юм? Бүхэндээ. Усаа бүхэндөө нөөцлөдөг буюу тэрний эсэлдэж ус үүсгдэг юм байна. Баяр үргээ. Орчныхоо өнгийг даган хувирдаг ямар мөлхөгч амтан байдаг вэ? Гүрвэл. Гүрвэл. За, гүрвэл өөрсдөө за тиймэрхүү төрлийн орчноо дагаж өөрсдөлдөг тийм амтнуудыг нийтэд нь одоо юу гэж нэрлэдэг? Ямар амтан гэж нэрлэдэг юм болоо? Мөлхөгч. За, армстана дараагийн орсон өнгө нь ховсон өөрсдөлдөг амтнуудыг юу гэж энэ ямар амтан байна даа гэж нэрлэдэг үлээ? Нүүдэлчин. Нүүдэлчин Армстан арайхан биш байна. Орчныхоо өнгийг даган хувирдаг эдгээр амьтдуудыг юу гэж нэрлэдэг юм болоо? Орчиндөө тэг дасаж чаддаг амьд. Армстан арайхан биш байна. Хамгийн сайн сонсоор байна. Орчныхоо өнгийг даган хувирдаг гэж байна шүү дээ, тийм ээ? Хоёр нутагтай. Арай биш байна. За юу яж болох вэ? Орчныхоо өнгийг даган хувирдаг мөлхөгч амтан байдаг. Мөлхөгчд. Армстан биш байна. За бид нар өнгө нь ховсоод байдаг амьтдыг юу гэж нэрлэдэг юм болоо? Хамилон. Баяр үргийн хамилон гэдэг юм байна. Орчныхоо өнгийг даган хувирч чаддаг амьтдыг хамилон гэдэг юм байна. Баяр үргээ. Чигийн улаан хорхойд яагаад чигийн улаан гэж нэрлсэн юм бэ? Чигийн цэцэртэй болохоор. Баяр үргээ. Борооны дээр өрсөн дээр олноороо гарч идэг чигийн дуртай амьтан болохоор чигийн улаан хорхой гэсэн юм байна. Баяр үргээ. 3 тамирын логон дээр юуг дүрсэлсэн байдаг юм болоо? За юуг дүрсэж үзүүлсэн байдаг вэ? За харъя. За юуг дүрсэлсэн байд? За уул мэддэг байх хэвээр тийм ээ. Энэ бүхний өөрсдийнхөө сурдаг сургуулийнхаа лого ямар утгатай байдгийг мэддэг байх хэвээр тийм ээ. За юу дүрсэлсэн байдаг вэ? Дэлхий. Дэлхий. За өөр. За нэг нь юу гэж вэ? Ном. Номоо. За нам харсан биш байна. За нэг нь дэлхий байдаг юм байна. Нөгөө зүйлд нь юуг дүрсэлсэн бэ? Дэлгэсэн ном. Дэлгэсэн ном уу? Харамстай биш байна. Энэхүү сургуулийн логон дээр юуг дүрсэлсэн байдаг вэ? Мэдээж дэлхийг дүрсэлсэн байдаг. Бас нэгэн зүйлийг дүрсэлсэн байдаг. Хүүхэд ингээ гараа барьж байгаа.
Хараа барьсан байгаа хүүхдүү. Таны сурдаг 3 тамир сургуулийн логон дээр юуг дүрсэлсэн байдаг ба хоёр зүйлийг дүрсэлсэн байдаг. Нэг нь бол дэлхийн юм байна. За нөгөөх нь юу байж вэ? Хүүхэд. Хүүхэд ээ. Хүүхэд бол араахан биш байна. За юу юм болоо? Дэлхийн их хамгаалсан. Чангаруди. Дэлхийн их хамгаалсан. Харамстай биш байна. Үдэг балны сав үдэг. Баяр үргээ дэлхийн үдэг хоёрыг дүрсэлсэн байдаг юм байна. Баяр үргээ. Тэгш өнцөгтийн талбайг яаж боддог вэ? Талуудын үржүүлээ. Чангарууда. Талуудын үржүүлээ. За хариулсан тооцоо урдыг нь өргөнөөр үржүүлдэг тийм үү? Баяр үргээ. За асах хоёр гэдэг тоон. Рационал тоо мөн үү? Мөн. Баяр үргээ. Юу юм байна? Аавитагийн тоотко. 1000 дээр 96-г нэмий. 1096. За 1096 дээр 100. 1100. 1196. Дахиад 6-г хасъя. 1102. Баяр үргээ 1100-ийн үнээр хайртай. Морины им хуйсыг англиар юу гэж нэрлэдэг юм болоо? За англиар юу гэж нэрлэдэг вэ? Морины им хуйсыг англиар юу гэж нэрлэдэг вэ? Эд бүхэн хичээл ном дээр үздэг тийм ээ? Тэр тусмаа 3 тамир бүрэн дунд сургууль ба гадаад хэлнийхаа чиглэлээр илүү гүнзгийрүүд сурдаг. Эмэр. Баяр үргээ эмэр гэж нэрлэдэг юм байна баяр үргээ. За тэгвэл ерөнхийлөгчийг юу гэдэг юм бол англиар? За дахиад хариулъя. Президент. Баяр үргээ президент гэж нэрлэдэг юм байна баяр үргээ. Сургуулийн үдийн хоол хөтөлбөр хідээ сэдвээр ангид хамардаг юм болоо? 1-11. Нэгээс харамстай нараган биш байна. Арай биш байна. 1-5. Баяр үргээ нэгээс 5 дугаар ангийн сурагчд байна. Энэхүү үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг юм байна баяр үргээ. Шуунаас өөр өндгөлдөг амьтныг. Ирвэхий. Харамстай нүгүү юм аа. Арай биш байна. Могон. Могоо өөр нэг нь. Бас нэг хэмжээр явдаг юмт байгаа. Зэрмстэй на ямар ч хэлсэн могоо гэж ямарсан 50% нь хариулсан. Ястмэлхий. Ястмэлхий бол арайхан биш. Гүрүүл. Багсаар үлдээ явахгүй. За дараа ч олсон боломж олгоё. Шуунаас өөр өндгөлдөг амьтан байдаг юм байна. Ширгаал. Нэг нь могоо. Гэлтэр байрсан. Нөгөөх нь бас нэг хэмжээр явдаг амьтан. Шаргал биш биш байна. Харамстай байна. Шавж бол биш байна. За. Могоо эмхий. Могоо нөгөөх нь. Эмхий. Дэлхий бол арайхан биш байна. Бас хэлээр явдаг амьтан. Юу ээж болох уу? Ястмэлхий. Ястмэлхий бол биш байна. Гүрүүл. Баяр үргээ могоо гүрүүд хоёр шуунаас өөр өндгөлд амьтанд ордог юм байна. Өглөө 4 хөлтэй. Өдөр 2 хөлтэй бол орой 3 хөлтэй тэр юу вэ? За юу ээж болох уу? Өглөө 4 хөлтэй сайн бодорой. Өдөр 2 хөлтэй. Орой 3 хөлтэй тэр юу вэ? Маш амархан. За юу ээж болох уу? Эний бодлоор юу ээж болох уу? Өшөө чангаруudi. Хүн. Баяр үргээ хүн юм байна. Хүн өдөрт хэдэн грамм давс хэрэглэх ёстой юм болоо? 100. 100 юу? За 100 дараад үгүй. Арай биш байна. За хүн өдөрт хэдэн грамм давс хэрэглэх ёстой вэ? За юу хийдэж болох вэ? Хэдэн грамм давс хэрэглэх ёстой гэсэн? 5-6. 5-аас 6. Харамстай нарах биш юм аа. Арай биш байна. Бид нар олон төрлийн ном зохиол эвдэлцэн 5-аас 10. Ууд нь 5-аас 10 дотор багтж байгаа юм байна. За яг хэдэн грамм гэж тэр ноцогдсон тийм юу байд юм бэ? Грамм байд юм байна. 8. Баяр үргээ 8 грамм давсыг хүн өдөрт хэрэглэмэл зохистой байдаг юм байна. Удамшлын мэдээлэл эсийн хаан хадгалагддаг вэ? Эсийн бом. Баяр үргээ эсийн бом. Баяр үргээ. Гурван тамир сургууль маань хичээлийн хэдэн танхимтай вэ? 14 баг. 14 ба тараахан биш үү? 10 байна. За хэдэн танхимтай байдаг юм болоо? Чангаруudi. 20. Баяр үргээ 20 юм байна. 20 танхимтай байдаг юм байна. Хүнд хэдэн булчин байдаг вэ?
8. 8 хэн үү? Хүнд нийт хэдэн булчин байдаг вэ? 600 Чангаар үгүй. 600 За 600 булчин амжилттай үлдсэн баяр хүргье. Нэвтрүүлгийн ерөнхий хөтлөгч PC Mall. Тогтсогод өнөөдрийн бидний анхаа нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ 3 тамир бүрэн дунд сургуулийн 15 жилийн аг өгдөж өнөөдрийн анхаа нэвтрүүлэг маань ийм сайхан дүүрэндээ гатаа нүдэндээ зөгтөө сэтгэлсэн олон сайхан хүүхэд багчуудаар дүүрэн ширүүн өрсөлдөөнтэй өнөөдрийн анхаа нэвтрүүлэг маань үргэлжлээ өгч байна. Та бүхэндээ бид бүхнийхээ зүгээс дахин амжилт хүссэн баяр хүргэе. Хүний бие бүрхсэн үсийг юу гэж хэлж нэрдэг болоо? Шар ус. Баяр үргийн шар ус гэж нэрдэг юм аа. Тусах үед үг, өмнөх үгээ ямар тийм ялгалаар захирдаг вэ? За, ямар тийм ялгалаар захирдаг вэ? Ийн. Ийн. За, ийн гэдэг нь яахын тийм ялгал юм? Харьяалахын тийм. Харьяалахын тийм ялгал онцлог биш вэ? Тийм ялгалын нэрийг асууж байгаа тийм ээ? Заахын тийм. Баяр үргийн заагийн тийм ялгал юм байна. Баяр үргийн. Өөрийн хийсэн өөрт зөв. Өрөөл давуу. Юун зөв гэдэг юм болоо? Устдууд арайхан биш байна. Өөрийн хийсэн өөрт зөв. Өрөөл давуу. Юун зөв гэж хэлдэг юм болоо? Баяр үргийн өртөө зүгж юм байна. Баяр үргийн. Нам явдалтай, навчин шардэлтэй, онгондуутай, онгосон цагаан, малгайтай. Тэр юу вэ? Үнэг. Мэдхүү мөн үү? Үнэг. Муу юм уу? Итгэлтэй байна уу? Баяр үргийн итгэлтэй байгаа юм баяр үргийн. Хөлсгөлийн үеийн Монгол улсад төрийн хар хүн бусад хүмүүсээс юугаараа ялгардаг байсан бэ? Костюм бич. Костюм битэй заавал. Юу нөгөө малгайныхан дээдлийн юугаар ялгардаг гэсэн. Юу Малгай тэр юу ажиллах уу? тэрийг та мэдгүй ямар ч малгайныхан юугаар ялгар. Тэрийг хараад хэрэгний тушаалыг мэддэг. За хараахан биш байна. Тунд өгөөж байгаа гэж арай биш юм байна. Арай биш байна. Мөнгөөрөө. Харамсалтай байна. Малаар дээрх байдаг өдөрний Төрийн алба хашдаг хүн энэ зүйлийг тавьдаг байсан юм байна. Бусдууд нь тавьдаггүй байсан юм байна. цаг үлдэн. Харамсалтай байна. Арай биш байна. За юу ажиллах уу? Маш инgi. За юугаар ялгардаг ажиллах вэ? Үсээрээ. Баяр үргийн үсээрээ боёо гүйл гизгээрээ ялгардаг байсан юм байна. Баяр үргээ. Хүн амыг англиар юу гэдэг юм бэ? population. Баяр үргээ population гэж хэлсэн баярлалаа. Үлгэрийн хурамстын хаан. За юу ажиллах уу? Түүх домогт их гардаг тийм ээ? За нүстэй байна. Үлгэрт амир гардаг. Үлгэрийн хурамстын хаан. За юу ажиллах уу? Бид бүхний сайн мэддэг. За дараагийн найзтай боломж олгоё. Тэнгэр. Тэнгэр бол биш. Сүм үг. Сүм үгүй. Юунаашаа. Хормос тэнгэр. Үлгэрийн хурамстын хаан түүх домогт их гардаг. Жигүүртэн юу вэ? Хангаар. Баяр үргээ. Шатхууны түүхийд Бензин. Армстан Мишван. Шатхууны түүхийд юу гэж нэрлэх вэ? Газрын тос. Газрын тос буюу Мөн. өөр юу гэж нэрлэдэг? Газрын тос гэж түрүүн эндүүлжсэн тийм ээ? За тэгвэл шатхууны түүхийд Цаанастай наа. Нүүрс мөн үү? А? Нүүрс. Цаанастай байна. Юу юм? Шатхууны түүхийд юу ажиллах вэ? Бензин. Армстан бензин гэж хэлээд үчээ бүдэрсэн байгаа. Бензин өөрөө шатхуун тийм ээ? Нефт. Баяр үргийн нефт юм байна. Баяр үргийн. Баяр үргийн. Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхний өнөөдөр хүрч байгаа энэхүү сайхан уралдаан цэнгийн анхаар нэвтрүүлэг маань 3 тамир бүрэн дунд сургуулийн 15 жилийн аг өгтөн энэхүү та бүхэндээ хүрч байгаа билээ. Ингээд хамт олноос шалгарч үлдээд байгаа цөөхөн хідэн орштой хадуун алгастай амжилтсан баяр хүргэе. Тун удахгүй ямар авийн хөө ядагчлахын тодорноо.
Том Милхийг үзнэлэх үү? Том Милхи. Ярмстана. Том Милхи. Баяргийн Том Милхийг баг гэж нэрлэдэг. Баяргийн Шууны Баасыг юу гэж нэрлэдэг вэ? Шууны Баасыг. Хянгас. Хянгас. Хянгас одоонстан биш үү? Хангас. Баяргийн сангас гэж нэрлэдэг юм байна. Үнэхээр гайхамшигтай одоо тун удахгүй бид бүхний өнөөдөр уралдаан цэнгээр анхаарал төлөв маань. Ядагч маань тодорноо. Зүрхнээс бүх биеийн цус тараадаг судас. Баяргийн артааны зэцэн байна. За дараагийн асуултыг танд авах гэж байна. Энэхүү сайхан өнөөдрийн анхаарал төлөвлөгийн маань ядагчийг тодруулах энэхүү асуулт маань эрхийн мэрэгэн домгийн харваач ямар амтан болсон бэ? Тарваг. Баяргийн тарвагсан юм байна. Өчигдөр сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл гэж хин хэлсэн бэ? За хин хэлсэн болоо. Дараагийн өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл Нацагдор. Баяргийн нацагдорч. Энэхүү шүлийг хэлсэн байна. Бид бүхний уралдаан цэнгээ дахин өдрөж байна оролцсон өнөөдөр 3 тамир бүрэн дунд сургуулийн 100 гаруй хүүхдүүдийн дундаас өөрийнхөө ахват самбай жижиг шахун байж ядагчаар тодорсон 11-р ангийн А ангийн сурагч Батцуур маань ядагчаар тодорсон байна. Хадуун галстар нийт хамт тодорсон баярлалаа. За юуны өмнө сургуулийнхаа 15 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа анхаа тэмцээнд амжилттай оролцсон бүх шавнартаа сурлагын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд өнөөдрийн энэ тэмцээнд 7-оос 11-р ангийн 160-аад хүүхэд орлоо. 160-аад хүүхдээс эхний 3 буюу 4-5 тусгай байр эзэлсэн шавнартаа шагнал гардуулахад бэлэн болоод байна. Эрхэм хүндэд 11 А ангийн сурагч Ц Батцуур танд 3 тамир бүрэн дунд сургуулийн 15 жилийн ой нэрэмжит оюуны анхаа тэмцээнд амжилттай оролцож 1-р байранд шалгаrsанд баяр хүргэж ирээдүйн оюуны замд нь үргэлж гэрэлтэй байхын үлзийтэй өрөөлийг дэвшүүлж хүндэт өргөмжил үн бүхий зүйлээр шагнаа. 3 тамир бүрэн дунд сургуулийн захирал сод гэрэл ТВ-с телевизийн тэмхлэг студийн захирал анхаа нэвтрүүлгийн зохиогч редактор зур цэцэг гэсэн өргөмжлөлийг гардуулъя. За 2-р байранд анхаа тэмцээнд 9А ангийн сурагч Алтан баг нь эзэлсэн байна. Баяр хүргэе. За 3-р байранд 10А ангийн сурагч Б Билгүн. Өнөөдрийн 3 тамир бүрэн дунд сургууль маань 2 удаагийн хошоо тэргүүний сургуулиар шалгарч байсан дүүхтэй. Ингээд тусгай байр эзэлсэн шавнартаа оюун чимэг багш маань шагнал гардуулнаа. За оюуны их сургууль болсон анхаа нэвтрүүлгийг энэ өөрийнхөө оюуны өргөөнд өнөөдөр явуулсанд маш их баяртай байна. Ингээд ахмад багшийн хувьд энэ оролцсон бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Ингээд 4-р байр болон 5-р байр орсон 2 хүүхдийг шагная. За ингээд нийт шавнартаа сургууль хүмүүжүүлэгч багш нартаа 15 жилийн ойгоо урлаг спорт сурлагын өндөр амжилтаар хүссэн угтахыг өрөөж байна. Баярлалаа хүүхдүүдээ баяртай. Баянгол дүүргийн 3 тамир хошоо тэргүүний бүрэн дунд сургуулийн 15 жилийн ойг өгсөн өнөөдрийн анхаа нэвтрүүлэг маань та бүхэндээ амжилттай хүрлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай үзэгчтэй.